Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 6.1 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого ил болоод байна. За үүнээс 72 тэрбум төгрөгийн хөрөнгө ил болсны 24.3 тэрбум нь шинээр бүртгэгдэж 53.9 тэрбум нь шилжсэн эд хөрөнгө байжээ. За харин нийгмийн даатгалтай холбоотойгоор 355 ажил олгогчийн 1.7 тэрбум төгрөг ил болсон. За энэ мэт байдлаар цаашдаа далд эргэлдэж байсан хөрөнгө нэмэгдэхээр байгаамаа. За үүнтэй холбоотойгоор 600 аж ахуй нэгж 1000 гаруй иргэдийн хүсэлтэд үндэслэж хуулийн хугацааг сунгах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Эсвэл ял шиг зүгээр хинээч татвар авах болох юм уу? Бас нэг арга байгаа шүү дээ. Тэгээд яг хуу бүгдээрээ ямар байна гэдээ хараад явж болно л доо. А зөвхөн тэгээд онцгой албан татвар байдаг юм уу? Юу байдгийг уул уурхайн татваруудаа өгөөд ер нь бусад бүх аж ахуй нэгжийг татварын чөлөөлж энэ гишүүдийг нэг хавар нэг эмнэлгийн үйлчлэгт оруулаад байдаг. Энэ баасан үг гишүүнийг бас нэг оруулахар болцсон юм шиг үлж. Үнэн мэдрэл муутай юм ярих юм. Би одоо шууд хэлмээр байна. Энэ чуулган болгон дээр орж ирээд юм хачин юм яриад ингээ яваад байгаа юм. Одоо тэгээ ил гаргасан татвар дээр нь татвар тооц. Одоо инг тэг гэдэг оёлтой ноцтой юм яриад эхэллээ шүү дээ. Энийг сунгахын ашиг юу гарахгүй болох гэдэг шүү дээ. Энэ баасан үг гишүүний ярьж байгааруул. Илэрсэн хөрөнгөхийн хэмжээгээр, татварын хэмжээгээр бид нар татвараас чөлөөлөд явж байгаа. За үүнээс хойшоо асуудал гарвал харин яг хар толгоогоор хариуцсан шүү гэдэг ийм утгатай хууль байхгүй юу? Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд төрийн өндөр албан тушаалтан болоод тэдний арга гэрийнхэн хамрагдахааргүй байдлаар хуульчилсан байсан. За учир нь эдгээр хүмүүс жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг учраас хамруулах шаардлагагүй гэж үзсэн. За харин одоо ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгаж байгаа дээр төрийн өндөр албан тушаалтнуудыг биш түүний гэр бүл ойр дотны ах дүүг нь хамруулах хэрэгтэй гэдгийг гишүүдийн зүгээс санал болгож байлаа. Ил тодын хууль гэдээ явж байгаа. Зүгээр тайлан хүлээн авалт дээр бол ачаал их байгаа. Ялангуяа санхүүгийн тайлан баталгаажуулах чиглэл дээр бол ачаал маш их байна. Маш их байгаа. Зүгээр одоогоор биднэрт ингээд хугацааг сунгаж өгөөч гэсэн тиймэрхүү аж ахуй нэгжийн тоо бол нэг худалдаа аж үйлдвэрийн танхим манай хоёроор дамжиж ирж байгаа нь бол нэг 600 гаруй аж ахуй нэгж нэг 1000 гаруй иргэний хүсэлт гаргаж ийн л та. За ийхүү өнөөдрийн улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацааг 2 дугаар сарын 20 хүртэл сунгах хуулийн төслийг гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа. За цаашдаа яаралтай дэгээр энэ хуулийг хэлцэх юм байна.